За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. За удаан болцсонгүй бүр лого ойрт хийгээгүй. Сар ерөөсөө бичлэг энэ төр хийгээгүй байна. Тэгээд би яг хичээлдээ яваал илүү тий онц сонин содон болсон юм байхгүй. Яг хичээлээ хийгээл яваад байлаа. Хичээл дээр минь бол зөндөө сонин содон юм болж ил байсан л гэдэг маш их завгүй байлаа. Одоо болохоор би онгоцны бодол дээр байна. Токио руу явах гээд Японд руу. Анх удаага Японд руу явж үзэх гэж байна. Японд руу явж үзье гэж зөндөө бодож ирсэн л та. Тэгээд энэ удаа боломж гарсан дээр явж үзэж байна. Тэгээ Японы надаа юу сонин санагдаж байна вэ гэхлээр мэдээж нэгдүгээр арьс арчилгаа. Өмнө нь Монгол Японы арьс арчилгаа гэхээр жоохон тий хэрэглэж үзчихлээсэн та. Гэхдээ яг тууштай яг надад тохирсон бүтээгдэхүүнээ олоод ч юм уу тий хийж байгаагүй. Тэгээ нэг тохирсон гоё бүтээгдэхүүнээ ингээл дахин ингээл явах гэдэг шүү дээ. Энийгээ дахиад авсан гэдэг ч юм уу тий. Энэ бол өстэй яг ингээд тусалсан гэдэг тий. Батханд одоо энэ л зүгээр SMS гэдэг ч юм уу тий надад ямар ч тийм одоо яг олж авсан Япон бүтээгдэхүүн байдаггүй. Тэгэхээр нэгдүгээрт би тэрийг маш их одоо их сайраад байна тий. Хоёрдугаарт спа гоё салон Японы яг гоо сайханд орж үзмээр байна. Би өөрөө одоо эстетичнэр сурж байгаа болохоор Япон одоо яг гоё салоны тий үйлчлэгэнд орж үзмээр байна. За 3 дугаарт мэдээж тэгээд гоё Токиогоор хийсэх байх, зөндөө олон юм үзэх байх. Надад ялангуяа нэг юм орчин үеийн Токио гэхээс илүү хуучны Токио тий хуучны одоо барилга байгууламж сүм хийд энэ их сонирн байна. Өмнө нь би Солонгост буддын юм сүмд хийдэд хонж исэн. Тиймэрхүү байдлаар бас темплд хонж үзвэл бас гоё юм уу гэж санагдчихээн. Цаг байх нүггүй юу? Цаг байх юм бол өөр хот руу явж үзмээр байна. Бараг л амжихгүй болов гэж бодож байна. За би Airbnb-д ороод ирсэн. Хаалгаар ингэж орж ирээд ийм одоо айл шиг гэх юм уу. Нойлын тэмдэг, угаалгын машинтай энэ хуцаа угаажлахны галтгоотой. Жижигхэн хүрхэн хамгийн миний амар хүрхэн жижигхэн орон юм байна. Тэндээ өөрхөн балконтой юм тэгээ сая гарч үзлээ. Гадаа гоё өглөөний цаймаа уугаа суучаар юм байна. Бүх юм амар хөрхэн тайны жижиг энэ араа гарч уралтынх нь юу юм бах та фильтр юм юу юм бэ? За шөнийн минь энд 3 цаг болж байна. Түрүү би бүр амар мяарад бүр 12 цаг нисээд тэрний өмнө нэлийн жоохон ядралттай байсан байхгүй юу? Хичээлээсээ болоод тэгээд өглөө эртс ирээд наашаа бас ирэх гээд ер нь л ихтэй нэг аялахын өмнө аялна гэхээр аялахын өмнө нэг 2 өдрөөс эхлүүлээд ядраад эхэлчихдэг тий. Юм догтлол эсвэл сандрал төлөвлөлт тий бэлтгэл тэр бүгдээрээ нийлээд ингээд жоохон ядарчдаг билээ. Тэгээд ирээд би чинь гарч хоол идээд жоохон энэ аваар зугаалж явж хагаад эртхэн орж ирээл амархыг хичээлээ. Гэхдээ 10 гэж орж ирээд унтсан гоё шүнжэнгөө унтчих нүг гэдгсэн чинь сая би 12:1 гэс ирчлээ. Гадаа хүмүүс ашиглалцсан байхгүй юу. Тэгээд өглөө болоод ер нь бол ингээд чимээ мэмэтэй болоод ихэрлээ гэж бодсон чинь үгүй байсан байна. Хүмүүс шоодж исэн байна. Шинжүүкөө гэдэг нь яг юм жуулчдын тэгээд бага юм хотел, Airbnb энтертэй тэгээ хүмүүсийн их гадуур зугаалж хоолунд эргүүлж тэ шопинг хийдэг тийм area байна л та. За өглөө дөнгөж ирээд хажуудлахад дэлгүүр авах чинь 7-Eleven байх шиг байсан. Эсвэл Family Mart гэдэг бас дэлгүүр байх шиг байсан. Тийшээ яваад ус дээр жуулах бас өглөөний цай авах гэж байна. За гараад явсан чинь бороо орцсон байдаг гинэ. Оо яг гадаа юм Daily Yamazaki гэдэг юм дэлгүүр шүү дээ. Ишааш. Ийм дэлгүүрүүд чинь л хэвээр янзын бидэг үсттэй. Өглөөний цай гоё сэндвич энэ төр байна. Үйлдээ яс хөрх юм бэ? Шууд митболтой сэндвич. I mean hot dog. Үсэц.
Манай Америкийн 7-Eleven ч тий хөөрхөн чипс л зардаг болсон доо. Үүлдээ энэ минь яс хөөрхөн юм бэ? Энэ яг миний дуртай юу байна да? Төрлийн йогурт ах шиг байна да. Ногоос үүсэтэй. Кофенууд байна. Би тэгтээ гоё hot coffee. Жууснууд байна. Kagome айгуу сайн зарагддаг юм биш тэнд. За Японд ирсэн үнчтэй энэ минийг нийлэх болохгүй гэдэг. Би тэгтээ чихрлэг юм тийм ч сайн ч дуртай ч биш л дээ. Болгогдчиход идэв болохоор кофетэй пудинг юм шиг байх юм. Миний яс бүр юм би хүүхдтэй хийсэн. Мус аваад өстө кофе ууна. Айс крим байна. Окей, за би ер нь л тэгтээ яг энэхийн мөндөгийн зүгээр л хальта. Би тэгтээ ер нь л энэ тэнд явж байхдаа өндөө иддэг юм байна. Мурдлага болчихвол гай. Бүрхийн загс махстай. Бүрхийн битээ. Махтай юм бэ гэхдээ хитрхи хүнд санагдаж байна надад. Эндээс авч. Оо, энэ юунд идэж шүү дээ. Кост зарагддээ шүү дээ. Гам гэсэн. Энийг авч хэлчихсэн шүү дээ. Оо, энэ кост бас байдаг. Оо, рагцсан. Энэ яг томор хэлчихсэн айгу. Нэг ингэ авчаа. Энэ сам аавнаас хөрх юм. Хадалабо байна. Надад таардгүй л дээ. Биорэ байна. Оо, энэ жижигхэн биорегийн юу вэ? Энэ таардаг хүн дээр их гоё юм байна да хараа. Жижигхэн хэмжээний. Гэхдээ ингээ амралтын тий байдалтай гоё чийл энэ төр байх дуртай л да. Гэхдээ яг тухайн газрынхаа яг ингээ жинхэнэ амьдралыг нь харах амар дуртай. Хүмүүс нь яг яаж амьдарч чинь ямар ажил хийж чинь тий яг яаж одоо мөнгө олж чинь яаж биелээ төлж чинь биднээсийг нь харах амар дуртай. Сая баахан залуучуудыг харж зогслоо. Залуучуудыг тийм залуучууд биш. Яг октод залуучууд тий угаасаа юу хэлэх гээд ойлгосон баг. Би үн мөнийг нь сайн яасангүй нөгөө цээжилж мэжлэг харьцуулах ч юм уу тийм ерөөсө болсонгүй шууд бүгдийг нь аваад 1845 йен болсон байна. Японы юу гэх юм? Би өчтөр гуглцیں۔ Карантин усыг ууж олно гэх юм. Японд амьдардаг хүмүүс комент бичиж please. Уудаггүй, уувал зүгээр үү? Би болохоор яг өчтөр шүн нөгөө би ус мус авч юусэн амжааг байсан бохоо. Тэгээ шүн нойрны зүрхэндээс ирчээд ус аваагүй гэдэг амар цангаад тэгэд гуглдсан чинь Japанд яг ингээд карантины усыг уухад ямар ч асуудалгүй харин ч бүр амар цэвэрхэн гэсэн юм гарч ирээ. Тэгээ би шууд ингээд уучих юм бахтаа гэдэг. Гэтэ жоохон сонир санагдаад би буслаж жагаад хөргөж жагаад уусан. Гоё юм байна. Жижигхэн өөрхөн тэгээд амар амттай. Энийг сая яг тэр хичээл мичээл ажил мэжтэй явж байгаа хүмүүс амар аваад гэсэн. Энэ кофе тэгэл энэ сэндвичтэй. Бариад явж байна. Strawberryтэй тэгээд үнэний зургатаас хорсгүйтэй болов. Калпис. Яг л нөгөө гүзээсгэнтэй калпис. Уралдан зумбав. Тунатаг авсан. Би уусаа тунатаг л дуртай. Амраад ингээд унтаад ингээд амарсан чинь гоё. Ирч хүчтэй болчихлоо. Үсний хэмээ гоё. Тэгтээ гадаа жоохон чийгтэй бороотой байгаа учраас миний үсний хэв барихгүй л болно. Тэгтээ яхаа тэгээд эхний өдөр болохоор гоё. Үсийн янзлмар санагтаад фигүүчээр орчлоо. Тэгээд Dyson-га авчираагүй. Яагаад тэгэхээр энд ажиллахгүй. Тогных нь юу нь болохоор 100 юм бэлээ. Монголд ч 110 гэдэг л тий. Америкт 200 ярихгүй юу. Тэгээд Dyson авчираад энд хэрэгэлдэг шуудхан гэл шатах байх 100 руу бүр 110-тай хүртэл залгаж болохгүй энэ бэлээ. Заавал конвертер ашигла энэ гэсэн бэлээ. Тэгээ нөгөө Dyson ч өөрөө ингээд нэлээд чанга ороочхоор одоо нөгөө хоёр юм барил эдэн штэ. Нэг юм өргөн тэгээ нэг нарийнхан мэдэн шүү те. Би бүдүүнээр нь яг ингээд гой сул долгионтой вэви те зүгээр нэг хальт орооцсон юм шиг тийм одоо бөөрхөөс хамаарсан юм шиг болгоё гэвэл бүдүүнийг нь ашиглацдаг байхгүй юу. Хэрвээ одоо юм чиглэг газар те хурдан гарчна гэж үзэж байх юм бол нарийнхнаар нь нэлээд чанга тэгээд халуун дээр нь ороочдөг ингээд нэлээд сайн татцгийгээд ингээд ороочхоор гой чанга орчдөг. Тэгээд чанга орцсон байх юм бол иймэрхүү чиглэг газар назар ингээд суларсан ч гэсэн яг нэг миний нөгөө бүдүүнээр орооцсон юм шиг гой болдог байхгүй юу. Энэ фаундейшн дээр энийг бас хэрэглэсээр л байгаа. 3 номер надаа яг таардаг юм. Сүүлийн үед бүр амар гоё кайфтай мэдрэмж авч байгаа зүйл нь мейкапа маш сайн хэрэглээд дуусж байгааг харах. Зөө нөгөө сургууль дээр мейкап хичээлүүд ороод тэгээ мейкапа авч чаад өөрсдөө дээрээ ингээд хийгээд нүрээ будаад эсвэл одоо янз янзын нөгөө мейкап туршиж үзээд тэгээ бас нэг нэгэндээ мейкап хийдэг учраас ер нь аюу сайн хэрэглээд
Тэгээ ямар санд энэ одоо бүр амар хурдан дуусгах би бүр хараад хүү. Өдөр болгон нүрээ буддаг хүмүүс бол тэг ингэж дуусгах юм бэ штэ гэж бодож байгаа юм. Би ч нөгөө энгийн үед чинь ерөөс өдөр болгон их нүрээ будаад идэх юм чинь шууд надад тусаад бүхэл. Тэгтээ мейкап сайн сурснараа бүр яг юм full set мейкап хийдэг болчлоо. Одоо би жишээ нь фаундейшнээ түрхчээл тэгэл шууд нүдээ будаал уруулаа будаал тэгэл гараа авчдаг гэсэн бохоггүй юу. Гэсэн чи одоо болохоор яг юм шатааралтай бодолтой болсон. Праймераа түрхээд одоо фаундейшнээ түрхэж гин. Тэгээд одоо консилерт нь консилераараа өөсөв. Үе. Чи юу болчихно. Гэсний ардаас нь хуурай пудрээр түрхэж. Энэ бүр хамгийн чухал байсан мөлий. Би болохоор хуурай пудр нэг хэрэггүй зөвхөн гэлгар хэсэг дээр нэг ингэжэл гэлгарыг дарахал зориултаа гэж боддог гэсэн бохоггүй. Тэгсэн чинь үгүй энэ setting powder бол ялангуяа энэ translucent powder бол яг будгийг гоё түгчээд байсан байранд нүлтэйгээд тэгээ нүйлүүд дуу shining тэг үсэхгүй. Shine үсэж явах юм бол ер нь бол жоохон хөгшин харагдана гэж хэлээ. Тэр чинь нэг гүлгэр толгоор тийм glass skin-тэй бол бас харьцуулшгүй зүйл те. Яг тодорхой ариагаар юм шиг байгаа. Яг нэг юм smile line хэсгээрээ за тэгээ нүдний жоох юм өршлөлттэй хэсгээрээ энэ төр хитрхий гэлгар мэлгар те эсвэл нөгөө саатай тэн мэн нийлвэх төрөх юм бол жоохон тийм үрчлийг тодтоод өгдөг гэж хэлээ. Тэгэхээр ер нь бол тэгээ нөгөө жоохон цацраг үрчлээ энтертэй байх юм бол үрчлэгээ жоохон нуухын тулд matte одоо нүдний тэн те хэрэглүүлэх зүгээр юм бэлээ. Сүүлд хичээл дээр өөртөө facial хийдэг дадлага ороод тэгээ яг багшийн заавраар ретинол пил хийсэн. Ретинол пил тэгээд энзим пилтэй холиод тэгээд би жоохон айжлээсэн л да ер нь ретинол пил арс эмзэг шиг болов яах бол гэд. Гэтэ угаасаа эн чинь яг багшийн заавраар бүгдээрээ суугаад яг ингээд степийг нь дагаад хийж байгаа учраас ардаа нөгөө бэкаптай тий ямар нэг юм бурууд бол багшаас асууна гэдэг утгаараа надад амар гой санагдаа. Тэгээд ретинол пил яг багшийн заавраар хийсэн. Намайг тэгжүү. Чи ретинол бол айж байгаа бол EA35 гэдэг Dermalogica-гийн нэг пил эдгийн. Lactic acid 30%. Oh my god. Би бүр тэгэд арс марс түлэгдээд энэ бүр амар юм болохгүй. Lactic acid 30%. Бид нэр 7-8%-ийг л хэрэглэх гэж амар ярьсан мэрсэн згшээлдэгдэн штэ гэдгсэн чинь ардаас нь тий хэрэглэх хэвээр аймаа хэрэглээд яг цаг хугацаанд нь тий норноосоо сайн хамгаалаад байх юм бол ямар ч асуудалгүй гэж л. Энд чинь амар нэг гэртээ хэрэглэх бүтээгдэхүүн биш. Салоны зүйл тий facial гэдэг утгаараа хүн гэртээ мэдээж хийчих юм аа биш. Ингээд салонд нөгөө айгуу тийм үр дүн харж ирдэг учраас бид нар хүчтэй бүтээгдэхүүн одоо тий энтрийг бол яг зөв байдлаар сайн хийж сурах хэрэгтэй гэсэн. Үнэн л дээ. Үнэн. Тэгээ ямар санд өөртөө ретинол пил хийх. Тэгээ одооны үед эмжигсэж энэ төр болсон юм алга би онгоцон сая 12 цаг нисэл хоороо шаттай балах бахтаа гэж бодсон чи гайгүй. Тэгээд одоо ингэ нөгөө пил мил хийх мэх ямар ч тийм байхгүй. Тэгээ би яг асуусан л та ингэ миний арс пил хийх юм болов яах юм бол гэдгсэн чи ардаас нэг нэлтэй витаминтай нэг юм repair тийм маск хэрэглэсэн байхгүй. Тэгэхдээ энэ маск заас хэрэглээд ерөөсөө тэгж байхгүй. Одоо миний яриад байгаа яг тэр нэг хуулардаг ретинол пил энэ чинь одоо бид нар болохоор зөвхөн эпидермис дээр ажилладаг заа эстетичнүүд яг арсны өнгөнд давхрах дээр эпидермис дээр л ажиллана. А дермис рүү ажиллаж байгаа одоо хүмүүстэй ер нь бол дерматологист ч юм уу medical estheticians ч юм уу тийм хүмүүс болохоор дермис дээр яг пил хийдэг юм хийдэг тэр нь бүр юун 30% бүр яг амар пил хийдэг. Тэр нь жинхэнэ нөгөө нэг хэдэн хоног тутамд очиж үзүүлээд хэр хууларч ийн харж мардаг тийм хийдэг. Тэгэхээр бидний хийж байгаа пил угаасаа тэгж хуулгахчгүй юм бэл. Зөвхөн эпидермис дээр ажиллана гэхлээр ер нь л миний сонирхол байгааз. Ер нь тэгээд яана хицээр итэл таарах нэ. Гоогч идэх гэж л төрсөн л төгөхгүй идэх гэж төрсөн. Кремнийхэн текстурыг хардаа. Not too sweet. Нэг бичлэг үзсэн чинь гадаад хүмүүс нь тэр ингээд десерт те амттай амиг ингээд яаж өмөлдөг вэ гэсэн чинь Азууд болохоор not too sweet гэдэг нь sweet биш. Sweet нэг айгуулах юм бол гоё. Тэр шиг өнөөдөр гадаа өглөө гарсан чинь дулаахан байсан. Бороотой сэрүүхэн юм шиг одоо бол харагдчихээн амар тийм бүүдгэр. Тэгтээ бороо орцсон ч гэсэн хүмүүс бол нэг юм пижак руу цуврахуул юмтай явж байгаа. Тэгээ би цагаан бодол өмсөв. Ийм оверсайз зүгээр хар пижак өмсчлөө. Доогоороо ийм өмдтэй. Би нүмдээ амар дуртай байгаа. Доогоор нь ийм loafer гутал өмсгэж байна. Нэг сүлд авсан юм би. Энэ хоёрыг холоод.
За, Cosme дээр ирлээ дээ. Энэ там дэлгүүр байна. Cosme. Оо, тэгснэ Moroccan oil юм тасаг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ийм hand wash байна. Энийг би өмнө харж байгаагүй юм шиг байна. Hand cream юм байдаг болчих. Тэснээсээ ер нь бол нэлийн марцсан байна Moroccan oil. Энэ oil энэ бол best шүү дээ бүр юу. Энийг зүгээр хуурай жоохон соронслогдоод байх юм бол тэгэл 2 пампыг аваад хүрчгээд бол айгүй гоё. Нүст айгүй тийм соронслогдоод байх юм. Өглөө жоохон тэгүүж тэрсэн бас кондишн гэдэг төрсөнгүй юу яасан. Надад цамц дээр энэ доторх интерьер нь айгүй гоё юм байна. Энэ дотор ингээд bestseller интерьер ингээд тавьсан мэт юм байна. Энэ чи юу лээ солонгосын хөлөө. Янз бүрийн юмнууд байна. Ганц Япон биш юм байна. Оо, Cosrx. Peptide Skin Booster. Оо, энэ ямар гоё харагдаж байна. Энэ Cloud9-д ороод байгаа юу лээ? Би ойрд ерөөсө Cloud9-ийн шинэ брендийг ойрд сонирхоогүй л. Энэ ороод ах шиг харагдсан да. Treatment Essence гинэ. Би bath essence гинэ. Hachi. Ямар их авчваа. Япон брэнд юм шиг байна. Hand treatment гинэ. Сонирхолтой бүр миний үзээгүй хараагүй юмнууд зөндөө байна. Тэснэ би юуны маск олсон гэж. Намбузины яг юм гоё витаминтай маскных нь. Гэтэ Япон бичгтээ яг нэг Японд одоо зориулж гаргасан хувилбар юм шиг байна. Юу нь бол брэндүүд тэгдэг шүү дээ. Гадагшаа ингээ гаргахлаар яг тийм одоо бичгтээ энэ гаргаж магаад гэдэг шүү дээ. Энэ бас гоё те. Би энэний тос тэгээд энэ серумыг нь амар гоё хурдан ингээ хэрэглээд дуусгаж ирсэн. Rose гэнэ. Ийм нэг итгэдэг юм байна. Кейсийн дисплейг л хийчихлээ та. За, Cosme руугаа ороод бүтээгдэхүүн авч гараад ирлээ. Тэгээд би энэ нэг юм гадаа суудаг нэг моолын дээр гадаа суудаг юм байна да очиж үзэндэй гэж бодож исэн газрынхаа дээр нэрсэн байсан байвал яг уу. Доороос кафе энэ байна. Таны гоё халуун кофе ууд юм лөө. Матча ч юм уу юм лөө. Би сая энэ Cosme дотор ороо баг 2 цаг боллоо. Амар их юм харлаа, үзлээ, бүр шинэ технологи зөндөө байна. Миний мэдгүй гэж би Японы арьс арчилгааг мэддгүй юм байна. Мэддгүй юм байна ч гэж мэдгүй л дээ. Мэдгүй л байсан л да. Тэгтээ арайчтэй гэсэн чинь мэддгүй л байсан юм байна. Perfect. Бүр амар гоё матчаны газар. Do you have English? Oh yes. Thank you. Энэ ширийг нь хартаа та нар. What? Гоё юм бэ. Бүр тийм ш тараа. Намайг хөнгөө цэвэрхэн газар ороод ирвэ. Ер нь Токио ч амар тийм олон улсын шинж чанартай юм гоё. Интернэшнл хот нь шүү. Англиар бол тэгэл хаан л бол хаан тэгэл иж жоох юм аа бол авчдаг юм байна. Нэг тэгэж нэг сүртэй татаа тунгаадаад байсан юм бол алга. За би саяны суужсан газраасаа гараад энэ яг Шибуя Tower гэж энэ ресторан бүр ямар гоё юм бэ? Орой энд хоол иднэ. Ингээд урагшаа гарцсан. Оройныхоо гоё үетэй. Баягац. Менюг нь харсан. Тэгсэн чинь гадаа нь ингээд зүгээр хиймэл хоолоо тавьчихсан. Ингээд тавьчихсан. Тэр крепинг тэр ямар гоё харагдаж байна.
Гэхдээ энэ Японд ч ер нь юу үздэй? Хоол хүнстэй десерт ч бай, юу ч бай, яг нөгөө зурган дээр хэрэг яг адилхан эрдгэрээ алдартай шүү дээ. Зарим газар чинь ингээд зурган дээр амар лаг гоё гаргачаад яг ингээ авахлаар амар хачин байдаг шүү дээ. Японд бол мэдхгүй байхаа. Сая бол мача авахд бол зургнаас царайлаг ирж байна. Оо нөгөө аужира манс төрөл байна. Юу ямар гоё юм бэ? Энэ олон төлөв шүү дээ. Миний уудаг байсан төлөв. Энэ тагшин бах ээ. За Япон ер нь бол төрүүлж амьдэрдэг гэдгийг бүр яалтчих батлагдаад байна. Би нөгөө шинэ гутал өмссөн чинь сая ингээд удаан яваад тэр хотлын өсгий хэсэг тэр жоохон ингээд юу ачлаа, шалбарчлаа. Хитрхи бас холхигноод тах шиг миний гутал. Тэгээд энгийн зүгээр шахны лент авчиг гэж дод ороод ирэхгүй юу, нэг бүлийн яг энэ өсгийн дээр наадаг. Тэр доотлол дээр наадаг. Эрхийн уран дээр наадаг. Тэр шин дээр ч наадаг. Бүр бүх төрлөөрөө ингээд бэждэг гинэ. Тэгээд өсгийнийхийг авлаа. Тэгээ өглөөний минь би сэрчээд өглөөний цай кофе энтрээ уучаад байж гин. За тэгээ өчтөр өчнгөө бүр дэлгүүр хэсээд зөндөө юм сонирхоод үзээд хараад явсан. Тэгээд Космегаас уттай бүтээгдэхүүнүүд авсан байна. Япон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Японоос нь авч байгаа учраас яг л нөгөө нэг авах хэвээр үнээр нь л авах шиг боллоо л да. Бусдаар бол яг иймэрхүү бүтээгдэхүүнүүд Америкт авбал амар үнэтэй байдаг. Ер нь үнэтэй тусахаар шинжтэй харагдаад идэг. Би яг Япон бүтээгдэхүүнийг бас яг зорж авч байгаагүй л те. Энэ болохоор юм ам зайлгчгүй юу? Ийм тусдаа стик хэлбэрээр стик ч гэжтэй дотроо юм шинхэн баггүй юу? Тэр юм коллаген шиг ингээ уучдаг. Би эхлээд энийг харчаад коллаген юм уу гэд ингээ харсан чинь мэдгүй нэг л шүд мэдний зурагтай болоо явцсан байхгүй. Тэгээд Google Translate гаргаж ирээд яасан чинь ам дотор ээж агаад 20 секунд байлгаж агаад асгам ам зайлгч цүнхэндээ хийгээд аваа явахад айгу амар аваад. Тэгээ маскнууд авсан. Япон маскнууд бас яг би хэрэглэх дуртай л да. Ер нь олон ширхтээ маскнуудыг бас авч хэрэглэх дуртай. Тэгэхдээ өчтөр харж байгаа ер нь бусад дэлгүүрүүдээс ч гэсэн ер нь ороод бас маск энэ төр авах юм чинь гэж бодоод өчтөр Намбазны маскнууд байхаар нь гоё санагдаад авсан. Намбазны би болохоор Солонгос энэ чинь Солонгос брэнд шүү дээ. Cloud9-д борлуулагддаг. Намбазны 5 номерын витамин С энэ маск нь би ус амар дуртай Монголд авах зөндөө хэрэглэж байсан. Өөр бас ийм намбруудтай байсан юм а. 3 тэгээд 2 тэгээ өөр байхгүйсэн. Juran ийм Японы юм нэг маск байна. Энэ дотроо миний зүгээр таамаглаж байгаагаар hydrogel mask юм шиг санагдсан. Өгөөчж магадгүй. За тэгээд ийм их хөөрхөн юмнууд авсан. Энэ бүр айгүй хөөрхөн. Ийм хураа ахгүй юу? Тэгтээ дээрээс нь сүүн нэмээд сэгсрээд ингээд протеин шейк болчдаг. Матчатайг нь авсан. Юу юм шиг үлээ одоо жимдэж байх үедээ ч юм уу хоол идэж амжихгүй тийм үедээ шууд сүү хийгээд ингээд найруулад хоолны оронд хэрэглээд уургаа авчих юм бэлээ. Тэгээд энэ болохоор кофений амттай. Би угаасаа тэгээд матча, кофе гэл ер нь тиймэрхүү яг юмнуудыг нь авсан. Гой амттай. Энэ болохоор гүзэлзэгний амттай. Kiana гэдэг энэ брэнд гэдэг юм а. Монголд Coast зарагддаг. Энэ яг энэ царайтай энийг би зөндөө харж ирсэн санагдаад байна. Хамарны хар батга арилгадаг одоо маск те эсвэл саван эсвэл чигшүүлэгч тос энтрийг нь харж ирсэн баггүй би Coast яг тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг нь харж ирсэн санагдаад байна. Яг хэрэглэж үзээгүй баггүй. Тэгээ энийг харсан чинь болохоор шүд цайруулдаг юм салфетик юм билээ. Айгу хөрмөөс тэгээд нэг юм хуруучиг юмтай юм шиг байгаа. Дотор энэ зүгээр артлын зурган дээр нь л байна л да. Гэнэ хуруучиг юмтай. Тэгснэ энийг хуруундаа хийж агаад ингээд шүдээ ингээд өрчдөг. Тэгээд энийг зоршиж үзэх гээд амар хөөрхөн санагдаад авсан. Учиргүй тийм сүртэй цагаан шүдтэй бол биш. Гэхдээ ерөнхийдөө сайн угаагаад байдаг байхгүй өглөө, өдөр, орой гэдэг өдрийн яг 3 удаа шүдээ угаагаад байдаг байхгүй. Тэгэхээр шүдний асуудлаас харьцангуй бага. Миний нэг л шүд хорхотоод юу яжсан янзлуулжсэн. Тэгээ бусдаар бол шүдмэн бол харьцангуй гайгүй нэг тийм яс сайтай юм шиг байгаа. Тэгээд кофе ууж эхэлснээс хойш кофе бид хоёрын харилцаа их одоо нэг love and hate гэдэг шиг тий айгүй тийм дуртай тэгээ уух дуртай хэрнээ бас хажуугаар нь дөнгөж ууж эхэлж явах үед
батга энэ төр айгүй их гараад идэв гэсэн. Гэтэ одоос харцсангүй гайгүй очлоо. Миний биед одоо даснаа яасан. Гэхдээ бас нэг анзаарсан зүйл нь шүдэнд жоохон өнгөр тогтож эхлэх гээд байх шиг байсан. Ер нь кофегоо уучаад ардаас нь шүдэ аваадаг ч юм уу. Эсвэл за өглөөний цайгаа уугаад эсвэл за өглөөний цайнаас өмнө шүдэ аваадсан байлаа гэж бодоход кофегоо уучаад ардаас нь листеринээр тэ нөгөө ам цайлагчаар ингээд залцдаг байхгүй. Тэгэхээр бас амд янз бүрийн тэ нөгөө юу үлдээд тахгүйгээд тэг энийг хэрэглэж үзэх гэж байгаа да. Excited. Full size бүтээгдэхүүн авсан. За энэ болохоор Hada Labo-гийн энэ витамин С-тэй тонер гэх юм уу тий одоо чигшүүлэх одоо лошн маягийн юм авсан. Тэгээд Hada Labo-гийн нөгөө нэг цэнхэр тий нөгөө юм чигшүүлэгч одоо hyaluronic acid-тэй тэр сет нөгөө надад тохирдгүй л дээ. Маш их батг гаргаж ирсэн. Тэгээд хураа болон хураа холимог тийм арьстай хүмүүс бол маш их гоё тохирдог тийм сет байгаа шүү дээ. Тэгээд би болохоор тэр яг hyaluronic acid-тэй цувралынх нь хөөсөн цэвэрлэгч нь амар дуртай байхгүй. Би тэрийг бүр дахиж авч хэрэглэмээр лсэн. Тэгтээ өчигдрийн дэлгүүрт бол яг цэвэрлэгч нь бол байсангүй. Витамин С, эссенсийг нь хэрэглэж байсан та нар санаж байна уу? Юу юм фойл ийм савтай, уруулын одоо ийм тос шиг ийм савлгаатай. Тэгээд маш ингээд жижигээр ингээд туслаар гардаг. Тэгээд тос мостойгоо хойлоод ч түрхсэн болдог. Эсвэл дангаар ингээд түрхсэн ч болдог. Тэр батганы цайруулалт хийдэг тийм эссенс шүү дээ. Тэгэж бодоод өмнө нь тэрийг нь хэрэглэж байсан юм чинь ингээд гоё ийм цайруулах тонер авсан. Миний тонер Америкт дуусж байгаа. Хато муги гэдэг юм skin conditioner гэдэг энийг авсан. За энийг болохоор би яг өмнө нь юунд Монголд байхад бол нэг хэрэглэж байгаагүй. Гэхдээ манай хадам ээж гэртээ аваад тавьчихсан байхгүй. Тэгээд нөгөө лагер дээр очиод бүтээгдэхүүн энэ байхгүй дээ энээс аваад хэрэглэсэн чинь амар хөөрхөн айтайхан санагдаад аюу гоё дуртай хэрэглэж байсан. Ийм одоо яг юм Японы drugstore брэнд юм шиг байлээ энэ. Айгуу тийм хаасаагүй байдаг. Одоо миний орсон 7-Eleven ч юм уу, Family Mart ч юм уу тийм дэлгүүрүүдэд орохоор ийм яг эднүс айгуу байгаад байгаа байхгүй юу. Өөр нэг дэлгүүрүүд ийм витаминууд авсан ийм шууд ингэ идчихдэг. Энэ бас витамин С. Тэгээд энэ blueberry-тэй энэ бас айгуу гоё амттай байсан юм. Зүгээр яг ингээ витаминууд ингээ аваад тавьсан бахад шууд ингээ аваад ингээ идчихээр амар айтайхан байдаг шүү дээ. Ерөн зүгээр анзаараад хахад Японд ингэдэг юм байна. Ямар нэгэн зүйл асуудлыг амар ингэж шийдсэн байдлаар амьдрдаг юм байна. Айгу ухаантай хүмүүс байна. Ямар нэгэн юм нэгтэй бид нар бол тийм юмар орлуулах ч юм уу эсвэл одоо зүгээр л ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм биш. Заавал нэг юмны асуудлыг шийдсэн зүйл заавал байдаг юм байна гэдгийг амар анзаарч байна. За guys, би сая буудалтай ирчээд ачаагаа оруулж тавьчаад байх уу. Би нөгөө газраасаа болохоор 11 гээд чек аут хийгээд тэгээд дараагийн буудалтаа болохоор 3-аас чек ин хийгээд орох хэрэгтэй юм байна л та. Тэгээд тэр хоорондоо чимдама буудлынхаа доороо авчирж өгчөөд тэгээд хажууд нь сууж гин. За хотелд ороод ирсэн. Тэгээд энэ бүр амар хөөрхөн стилтэй хотел байна. Энэ Японы стилтэй нэг хөөрхөн хараа. Доороо юм модон юм суурьтай. Тэгээд дээр нь матрас тавьчихдээ юм байна. Тэгэхээр ороо одоо ерөнхийдөө ийшээ харуулсан болно, ийшээ харуулсан болно, ийшээ харуулсан болж байгааз. Эндээ нэг хөргөчтэй байх. Энэ тэндээ сонин юмтай сони юм а тий. Ийшээ нэг сүртэй view бол байхгүй хаа. За юм байшин байрлалгуу тий. Эндээ шууд ийм сингтэй байгааз. Энд ингээ яг уу сууж байгаа юм. Гэхдээ ийшээ ингээд сингтэй байгааз. Тэгээ эндээ ингээд нүүр гар юм аваадаг. Орсон газар 0 мойл ерөөсөө ингээл зүгээр рестораны 0 бүр бүгдээр юм бидээтэй. Тэгээ хөрөнгөт амар гоё. Дулаахан мөнхийн дулаан бидээтэй юм байна. Жохон даарж марж байгаа л 0 цухаар юу ямар гоё юм бэ. За өглөөний юмд би нэг жижигхэн хөрхөн кафед ороод ирсэн сууж байна. Яг нэг японочууд өөрсдөө ингээд суулцсан гадны жуулчтай энэ төр бас нэг харагдахгүй юм. Зөөгч энэ төр англиар ярьж чадахгүй. Би ер нь гадуур явж байхдаа ийм газар нь орж ирэх амар дуртай. Локал юмыг нь авч идээд тийм. Тэгээ өглөөний цай авсан. Авокадо тост тэгээд хамттай. Кафе латте. Хөлөө өгдөгд бүр цус гараад шүн жоохон ингэж чисгээд шүүс мөс гараад унтаж чадсан гоо. Гайхалтай. Эхний өдөр
амар догтлоод шинэ гуталтай ингээ яваад исэн чинь амар өвдөд цэврүү үсрээ дарсан болорчтой шүү дээ. Тэгээд тэрний нэг юм зүгээр өнгөрний ягаан хэсэг ингээ гараад ирсэн мэт шүү дээ. Тэрний цаатлын арьс нь гарсан юм шиг байна миний бодлоор. Шинэ унтчих тэр ингээд гайг ингээ хатаад тавлах хэрэгтэй шүү дээ. Тэгээд басаа 0 гарсан чинь цус гараад нэг шөнө хичнээн жудаас хэрэг бүр хөлнөөсөө болоод зовчлоо. Тэгээ одоо болохоор шархны лент наацсан зүгээр хуурай балерина флат гутлаа хойдлыг нь гიშгэлэн үсцэн л л да. Ингэж явхад бол хэрийн тохиромжгүй цаг агаартай бороотой. Ааг байна ойрхон ааг дээр очиод нэм задгаа дулаан гутал байдаг шүү дээ. Тавчиг. Тэрийг аваад өмсчихдээ юм дөө. Гутал бол ерөөсөө ягаад ч өмсч чадахгүй. Би дөрөв хүзээ өмсөх гэж үзсэн бүр амар хөвдөд. Тэгээ дараа нь би салон дээр цаг авцсан. 3 цагаас зүгээр юм гоё фэшл хийлгээ Япон ер нь эстерик ямар хүн юм бэ тэрийг нь үзэх сонирхолтой фэшл хийх цаг авцсан. Тэгээ дараа нь орой болохоор манай их сургуулийн ангийн 3 хүүхдийн дэдэг юм байна. Нэг нь болохоор амжихгүй гэсэн байна. Нөгөө хоёртойгоо болохоор уулзах чинь орой динер идэхэр болсон. За би салонд ороод ирсэн байна. Фэшл хийх гэж байна. I'm gonna massage your shoulder as well. So this is right here, and right down, and then this white one. Okay. Thank you. Cozy Beauty салон гэдэг Токиод байдаг. Шибуя хавцаа байдаг. Тийм салонд ороод ирсэн байна. Тэгээд энэ салоныхаа эзэн нь болохоор Сан Францискод, Калифорнид эстетичнаар төгссөн юм байна. Тэгээд намайг сая beauty student гэсэн чинь гэт мөр амар хөөрхөн. Unstressed гэдэг нэртэй facial хийх гэж байна. Deep cleansing тэгээд юутэй гэсэн багахан тийм peelingтэй тэгээ гоё массажтай гэсэн. Тэгээ манай сургууль дээр яг нэг иймэрхүү юм өмсүүлдэг яг иймэрхүү юм өмсүүлэх чинь. Facial done болчлоо. Ямар гоё зөөлөн гартай юм бэ ёо брунтаад. Амраад. Бүр нэг шинээр төрсөн юм шиг болчлоо. Айгуу гоё амарчлаа. Тэгээд массажны тал дээр зөндөө техник сурлаа. Гоё техникээр массажлт юм байна. Би яг Японд ирснээс хойш бас нэлээ бутга гараад ирсэн. Угаасаа нэг чиглэг газар ирчихээ нэг итгэдэг нэг нэлийн бүтээгдэхүүн төрөгцөн байгаа. 6 цаг нүрэ угаажлахгүй гэсэн намайг. За чинь. Good. I see. I don't know English. So Oh yeah, hair roots and everything. Skin conditions. Oh, I do that too. Like highlighting everything. everything. Because everything is so important. So important. I do that too for the translation. $40 you just get one sunscreen and that's all. За hi guys. Миний өрөөний situation юм байна. Хамаг хуцаа гаргаад тавьсан. 6 өдрийн гоё лүк бүрдүүлж ирсэн баггүй юу? Гоё өдрөөр өмсгөөд. Гэхдээ гадаа хүүтэн сэрүүхэн бороотой байгаа учраас би ер нь бол нэг джинс өмд. Тэгээд дотор нэг фотоолк. Тэгснэ энэ говийн ноолуурын цамтнаас ерөөсөө салсангүй. Амар гоё дулаах юм байна. Энийг би яг Америк явахаас өмнө авсан байсан байхгүй. Тэгээд энээсээ бараг салсангүй. Тэгснээ гадуур нь бороотой тэгээ салхитай учраас RG label-ийн ингээд аюу гоё юм сааралцав авсан байсан. Бас Монгол зөндөө өмссөн. Энийг л ингэж өмслөөдөө ерөөсөө. Тэгэл том цүнхээ барайл яваад байла. Тэгээд энэ бор илгэн материалтай энэ том цүнхийг би ингээд стори энтерт оруулаад тий пост дээр ингээд яасан ч хүмүүс авиг асуугаад байна. Энийг амар үнэтэй цүнх гэж бодоод ах шиг байна. Амар инээдтэй та нар төсөөлөгч байх. Би H&M-аас авсан гэдэг одоо. H&M-аас $49 авсан даа. Тэгээд ямар сандаа бүр нэг хүн ямар цүнхийн хаанаас авсан яг ийм цүнх хайж байгаа мэж байгаа гэхээр H&M-ийн энэ юу штэ $49 цүнх штэ гэдгсэн чинь ингээ бүр гайхаад. Тэгээд энэ айгүй амар ингээд уртаар нь ингээ барьцдаг. Ийм уртаасртай. Тэгээд ингээд мэдээж үүрнэ. За тэгснээ энэ уртаасаа гадна ийм
богино бас нэг бариултаа байхгүй юу. Тэгээ богино бариулсан барихаар энэ урт нь ингээд хоёр тишээ ингээд яхаар нийлэн тийм нөгөө нэг одоо яг энэ жилийн тренд загвартай нэг юм урт мурт юм ингээд мунжаад байгаа шүү дээ. Бор цайвар бор илгэн тэгээд хар илгэн цүнх мөгч амир юм тренд болоод ам шүү тий. Би яг нөгөө нэг хичээлдээ барих гад нөгөө том ном момоо хийгээд ингээд барай авахд амар юм уу гэд авсан. Тэгээ би тэгтээ ингэж боддог болсон. Амар үнэтэй цүнх аван заяа ингээд тренд болж байгаа гоё тий тийм цүнхийг авлаа тэгснэ. Дараа жилээсэн ч юм уу, дараа хавраасан ч юм уу, шал өөр цүнхний нэг юм эрэлт хэрэгцээнд ороод эхэлдэг эмэгтэй хүн л болсон тий. Мэдгүй би тэгээд идэг аахгүй юу? Хүн бүх хүн тэгдгүүл ахalta тий. Өөртөө тохирсон нэг эвтэйхэн. Тэгээ нэг амир ингээд өндөр үн зарцуулаад байхааргүй ингээд нэг хамгийн гол нь заагвар чиг хандлага амар чухал юм байна. Нөгөө брэнд гэдгээсээ илүү тий. Одоо чинь би ийм бор илхэн цүнх хайхад болохоор Yusufi гэдэг нэг юм шинэ брэнд байсан бохоггүй. Yusufi-гийн цүнхийг би яг авъя гэж бодоод. Тэгсэн чинь тэр нь яг миний сонирхож байгаа том юм илхэн материалтай $790 гэжсэн бохоо. Тэгээ такстайгаа $800 болно шүү дээ тий. За окей би надад таалагдчихээн. За би тэр цүнхээ авчлаа гэж бодъё л доо тий. За одоо энэ намарчангаа ялаа, хавар ялаа. Тэгэл хаврын уур боллоо, гоё өнгөлөг боллоо. Ягаа ногоон цэнхэр гэл тий нөгөө гоё шинэ тийм өнгөлөг зүйлсүүдийг хэрэглэх гэдэг дараагийн намар нь шал өөр цүнх тренд болно заяа. Тийм учраас коммент битгий олон долоо юм бодож те ингээд үнэтэй цүнх аваад бай гэж өөртөө хэлээд $49 цүнх авсан байдаг юм аа. Хоёрдугаар болохоор хямдхан цүнх авахын нэг юм нь аюу сайн хэрэгэлдэг юм байна. Одоо би үнэтэй авсан цүнхээ хайрлаад идэх байхгүй аюу мангар. Бүр нэг амар ингээд нандгиндаг хэд хэдэн цүнх байдаг заяа. Тэрийгээ би энэ тэрнгээр ингээд юу гэдгийг заах мах явахтаа те ингээд игээл зоос энэ төр хийгээл тийж авахаасаа ингээд хайрлаад идэг. Юундаа хайрлаад идэг юм бөө мэд зүгээр л хэрэглэх гэж авсан юм биш те. Тэгээ доторх энэ юм нь цайвар ах юм бол тэгэл халтар болчихгоо энэ төр гэж мэгээд хаашийн эд тогшлоо ингээд захирагдаад байгаа мó яагаад байгаа тий амар өндөр өнд төлж авчаад Японы хамгийн таалагдж байгаа зүйлсийг ярив. Үйлчлэгээ. Рестораны үйлчлэгээ бүр амар гоё. Зөөгч нар нь ерөөсө хурж ирж нэх захиалга энэ төр авдгүй байна. Шууд юм iPad ингээд ширээ олгон дээр нь байгаа байхгүй. Тэгээд дараад англиар нь сонгоод захиалгаа ингээд харж агаад амар амархан заяа. Тэгээ эндээсээ ингэж менюгаа ингээд харж ингээд сонгонгуудаа ордер гингууд зөөгч нь аваад ирж байгаа байхгүй. Тэгээд хоолны ширээн дээр тооцоо ерөөсө хийдгүй юм байна. Ууж идэх юм хоол энэ төртэй ингээд десерт энэ төр айгүй хамттай юм бүр ингээд энэ одоо чинь манго жуус заяа бүр яг жинхэнэ мангог яг шахаад гаргаад ирсэн юм хаашийн амар гоё. Ер нь идж уух юм бол өстэй тасархаа юм байна. Food travel одоо Japan руу хийдэг мэдэг гэл зөндөл тэгээд идэв шүү дээ. Тэр бол яг энэ юм байна. Тэгээд бүх юм амар юм детальтай байна. Ямар нэгэн зүйлийг амар детальчилж хийдэг юм байна. Тэгээд бүр тийм үг гэдэг юм билээ. Бурхан детальд оршдог гэд. За гэлээ хаваа. Ханаад тэгээд ихтэй би нарыг гэдэг болсон ч гэсэн ханаад байгаа юм.